хаалгаар норж ирээд яг ингэж харагдчих. Яа. Дотгошоор бол бүр л гоё харагдах юм байна да. Энэ ч гоё харагддаг юм байна. Дотгошоор ирэхээр ингэж харагдчих. Яа. Ингэж оржсон хүмүүс лаа өргөдөг нь одоо байгаа эсвэл өнгөрсөн хүмүүсүүд хүндэтгэл үзүүлж байгаа эсвэл мөрөлийн хэлбэр нь юм шиг байна. Энд аяга сонирхолтой зураг гэхээс илүү сэлбэрч юм шигтгэж хийсэн юмнууд байна шүү дээ. Юмхүү юм аяга их юм байна. Энэ сум дотроо л One eternity later. Одоо Гүржийн үнэ алдартай шашнаас түүний сусаатай учраас бид нэгдүгээр Константинополд байгаа, одоо Истанбулд байгаа бизнесүүд харьяалагддаг вэ. За тэгээд нөгөө Нино гэдэг ивентний талаар ярьсан тийм. Тэр нь бол Каппадокиас гаралтай грек эмэгтэй. Эмошонод байна. Энэ дээр бүр ингэж сууж угаасаа зургаад харуулсан юм байна шүү дээ. Зүггээ барилж байна. Байгуулсан утсан хүүхэлдэйний театр юм байна. Маринетка гэдэг чинь утсан хүүхэлдэй маш алдартай театр гинэ энэ театр нь. Тэгээд энэ театрын хажууд энэ Clock Tower буюу тэ нөгөө цагт самхаг нь энэ бол нэлээд сүүл баригдсан юм байлээ. Тэгээд цаг тутам ингээд жижигхэн хүүхэлдэй гарч ирээд нөгөө цаг болоход хүүхэлдэй гарч ирж ингээд дохио өгөх юм байлээ. A few inches later. Седмэн бик да. Гэхдээ Гүржид байгаа хамгийн эртний сүм бол манай эртний 5 дугаар зууны үед баригдсан сүм байдаг. Гэхдээ тэр сүм нь бол Тбилисид байдаггүй. Бидний өмнө харагдаж байгаа энэ сүм бол яг Тбилиси хотод байгаа хамгийн эртний сүм бөгөөд Антисхати гэдэг нэртэй. Тэгэд манай эртний 7 дугаар зуунд баригдсан. Сард сая энэ үгээр явж гоё Джеймс олж хараад тэгээ сонирхолтой гад хэлж байна. Үзэлц юм байна, энэ олив шиг юм байна. Бөөлцөн бол өндөр гоё. Энэ анараа манартай. Энэ холмоос нь авч идэж үздэг юм байна. Ваа. Өрн дараа идэх шиг болсон. Чи нүггүй багтаа. Ваа. Гүрж бол даас тэгээд юм Джеймсний их орно юм байна. За манай аялагч нар өчигдрийнхээ орсон ресторанд хоолоо идцгээд гарч ирсэн гэж байна. Одоо дараачихаа хөтөлбөр рүү явах гэж байна. Одоо тэнд харагдаад исэн капл-караар яваад бас нэг тийм нэг хөшөөн дээр очиод A few inches later. Вау, хөрмийн зургтай тарч. Төвөр нэг яхад энэ тэндүг ингээд баримал шоо барилга нүртлээ байгаа зүгт юм байна. За сууц. Нойролцоор нэг 3 минут байх юм байна. Вау, энд баян хурд. Thank you. Энд нэг санаа юм бас нөө Турк шиг муур нохоос амар их байд юм байна. Тэгээ мангар ирэх мэрх муурнууд нь таа. One eternity later. Тбилис хотын эхний өдрийн аяллаа дуусгачаад буудалд орж ирээд нэг жоохон амарж агаад одоо бүгдээр хамт орой хоол одоо зоог барихаар одоо гарж байна. Одоо цаг маань 8 цаг болж байна. Одоо Гүржийн цагт. За одоо өнөөдрийн орой хоолны онцлог нь юу вэ гэхээр мэдээж Гүрж улс чинь бас өөр ингэсэн одоо үндэсний бүжигтэй бүжгээрээ бас алдартай. Нэг басна бүжгийн нэдүүлэн өнөд очиад
үзнэ. Гэсэн. Одоо дээр үедээ ямар одоо яаж хийдэг байсан тэр аргыг өнөөдөр хүртлийн хүмүүс Нэг Монголд өвмэнд очсон юм шиг л мэдрэмж. За энэ болохоор өөртөө гэрээ аргаар жарддаг. Дарсан юм байна. Амсаж үзье. Энэ ингээд харахаар нэг Швейцар шиг мэдрэмж төрж байна.